сайн байцгаана уу? Сонгуульд тавтай би касалтай. Сайн байцгаана уу? Тэгээд сонгуульд тавтайгаар Ахмад Бэгэ байна. Шинэ бичлэгээрээ бас уулзч одоо баяртай байна. За тэгээд ингээд миний эдитхүү бичдэг бичлэгийн дөрөвдөг нь өнөөдөр эхэлж байна. За тэгээд жоохон товчхон юу руу ороод байгаа нэг өчтөр болсон процессыг өнөөдөр нэг жоохон базаад энд бол жоохон шумуул өчтөр орж ирж нэг жоохон тухгүй байдал үүсгэлээ. Ер нь солонгос ч гэсэн нэг тэгдэг байсан. Гэрт ер нь шумуул орж ирчвэл тэгэл орой морой унтчих хат бол амар тухгүй хазч мазаад нэг тиймэрхүү байлгалаа. Гэтэ химнэлээ айдаг нэг 10 мар гээд сэрцсэн. Айгуу сайхан амарч чадлаа. Тэгээ манайхан нэр өнөөдрөөс эхлээд юу яая? Манай үзэж байгаа угаасаа нөгөө манай найзууд байгаа шүү дээ, тэ. Тэд нар манайхан бол нэрээ юу яагараа за. Лайк дараад комент хэсэгт бас ирцээ бүртгүүлээд ингээд явбал бас илүү гоё юм байна гэж бодлоо. Тэгээд миний хийж байгаа юм болохоор зүгээр л ингээд гоё найз тэ ямар ч эдит байхгүй тэгснээр 8 минутанд зүгээр гоё найзтайгаа уулзж байгаа юм шиг зүгээр л гоё ингээд харилцан яриа маягийн юм гоё юм хийж байгаа. Тэгээд өнөөдөр нэг тийм их тэгээд өнөөдөр юуны талаар ярьсан юм бэ гэхээр сүүлийн үед ерөнхийдөө үзэж харж байгаа 5 YouTube-ийн талаар ярилцъя гэж бодлоо. Манайхан тэгээд за 8 минутанд за одоо эхлэхгүй бол ерөн жоохон болохгүй байх шиг байна. За тэгээд 5-т ямар YouTube-ээр оруулсан бэ гэхээр түшгийг орууллаа. Тэгээд энэ 5 юу 1 2 3 дээр болохоор бас нэг юу байгаа за манайхаа одоо 5 номер гэх юм бол жишээ нь 3 ютубер ч юм уу эсвэл 4 номерт нь 2 ютубер ч юм уу тиймэрхүү орсон байгаа болохоор за тус нь нэг жоохон дурдаад явчээ. Тэгээд түшгийг бол 5-т оруулсан. Тэгээд ягаад тэгэхээр сүүлийн үед ерөөхдөө үзэхэ болцсон. Эхний ээлжинд уг нь түшгийг их үздэг байсан юм аа. Одоо анх гарч ирж байхад юм уу. Тэгээд сүүлийн үед жоохон мэдгүй миний сонирхолч гэсэн угаасаа сүүлийн үед одоо юу гэдэг улс төр жоохон геополитик эдийн засаг масаг жоохон тиймэрхүү юм сонирхдаг болсон болохоор түшиг үзэхэ болцсон. Ер нь ба сүүлийн баг жилч үзэг баг. Гэтэ яг уу жоохон респект ингээд нэг жоохон өмнө үздэг байсан учраас гээд ер нь оруулчлаа. Тэгээ энэ тойрогт болохоор бас нэг хин энтер орж байгаа. Золбоо бас ТV орж байгаа. Тэгээ золбоо ТV-г яг сүүлийн үед яг ганцхан үзэж байгаа л да солонгост үздэг байсан. Ганцхан үзсэн бичлэгүүдийг нь золбоо орсон байна. За дээрэс нь бас Grimix орж ийн. Grimix-ийг бас үздэг байсан. Бас тоглоом тоглоод бас жоохон хөнгөн гоё дайжгүй байсан. За тэгээд ингээд түшиг золбоо Grimix бол 5-т орлоо. Ингээд бол жоохон сүүлийн үед үзэхгүй байгаа. Гэхдээ нэг хаяа нэг ингээд нэг энэ үздэг байсан шүү дээ гээд нэг дурсагддаг гэх юм уу баг тиймэрхүү болсон. За дөрөвдүгээрт гэх юм бол одоо сүүлийн үед ер нь подкастуудаа сонсоо болоогүй. Подкастуудаа сонсож байгаа. Тэг хамгийн сүүлийн үед ерөнхийдөө жоохон эрчимтэй юм хийж байгаа. Тэгээд бас жоохон дажгүй байгаа гэх юм бол Амаржингийн подкаст орж ирж байна. Амаржингийн подкаст бол бас дайжгүй байгаа. За мөн Сэхэстэн подкаст бас байна. Сэхэстэн подкаст бас байгаа. Гэтэ яг подкаст сонслоо гэж бүгдийг сонсноо гэсэн үг бас биш. Бүх орсон дугаарыг нь сонсохгүй бас ингээд одоо өөрөө жоохон сонирхдаг салбар байвал ч юм уу эсвэл таньдаг мэддэг ганц нэг харж байсан хүмүүсээ ч юм уу тэднийг бол ерөөдөө бол ингээд сонсоо явчихж байгаа. За 3 дугаарт энэ хоёрыг 4-т оруулсан. За 3 дугаарт бол за нэг ингээд хаяа орой гэр бүлээрээ хоол моол идээд ингээд сууж яхад ерөнхийдөө үздэг контентууд гэх юм уу. Тэр нь болохоор за кино задлан орсон байна. Кино задлан. За тэгээд киночд за тэгээд галзуу кино, мөнхлөө гэх мэтлэн тэгээд бас бусад нэг кино ингээд хурдан ярьцдаг тэгээд сонирхолтой байдаг нэг тиймэрхүү зүйлс YouTube-руудыг ерөөхдөө орууллаа 3-т. Гэхдээ хамгийн анх чинь кино задлан л баг гарч ирж ер нь ингээд товчлол ярьж байсан чинь надад санагдаад байгаа юм. Тэгтээ сайн мэдэхгүй байна.
За 3-т 2-т болвол за энэ бол баг одоохондоо баг өрсөлдөгчгүй байгаа юм уу хаашаа. Мөнх цэлмигийн аяллаа влог орсон байна. Өөр аяллаа влог сайн санахгүй байна. Ер нь бол баг мөнх цэлмиг сүүлийн үед угаасаа амар сайн явж байгаа. Аяллаа хувьд гэх юм бол угаасаа тэгээд манайхан маргаантай шүү дээ. Тэгээд зарим хүмүүс болохоор ингээл гоё газар үзүүлээд яваад байдаг. Зарим нь муухай газар, зарим нь бадарчин гэж нэрлэдэг тий. Өөр өөрсдөө янз янзаар л одоо янз янзын төрлүүдтэй бас байгаад байгаа аяллаа ерөн влогууд чинь аялагч гэдэг чинь тэгээд аялагч юм уу эсвэл ингээд бадарчилж явж байгаа юм уу яаж байгаа гэдэг стилээс хамаарат шилтгаалаад байна. За энэ товч ярих бол 6 минут болж байна. За ингээд юм байна. За нэгдүгüүрт гэх юм бол за бас 3 оруулсан байна. За хамгийн ерөн 3-таас нь эхлэе явчих тийм үү. За Амра Weekly-ийг ерөөхдөө бол 1-3-т орууллаа. Амра Weekly бол гадаадад ингээд амьдарч байгаа тохиолдолд бол ерөн Монголд юу болоод байгаа, яагаад байгаа, ийгээд байгаа гэдгийг ерөнхийдөө бол 7 хоногийн товч базаагаар айгүй гоё ярьцдаг. Тэгээд эн чинь болохгүй байна штэ, ингэхгүй байна штэ, ингэхгүй байна гэд ярьж байгаа ингээд хэлж байгаа юмнууд нь дуурж байгаа нэг зөв надад санагддаг. Энэ дажгүй санагдаад байгаа. Тэрнээс ч юм уу авах юм аавна гээ хайх юм хаяа штэ тий. За тэгээд энийг 1-3-т оруулаа. За 2-т бол Subede Pictures-ыг оруулсан. Тэгээ миний хувьд одоо сүүлийн үед яг юу сонирхоод байдаг болсон бэ гэхээр нэг жоохон эдийн засаг, улс төр, геополитик тэ ер нь тэгээ бид нар яг яах ёстой юм бэ? Яах ёстой бөөнөрөөл тэ нэг тиймэрхүү болоод эдгээр суугуудыг үзээд эхэлсэн. Тэгээ нэгт хэм бол идэр бат ариуна гэдэг одоо эдийн засагч яг ерөнхийдөө бол яг суурнууд эдийн засаг баах. Тэгээ сүүлийн үед мэдээж эдийн засгаа дагаад геополитик тэгэл ингээл яриад эхэлсэн. Ерөнхийдөө айгу сонирхолтой санагдаад байгаа сүүлийн үед тэгээд автоматад бас жоохон хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд миний дараагийн 8 минутанд баг уг нь чадвал автоматагийн миний хөрөнгө хэрхэн өссөн бэ гэдэг талаар автоматар Монгол очиод бас тийм видео уг нь хийгэж бодоод байгаа. Тэгээд тэрэн дээр бол автоматад ажилтдаг хүмүүсээс хамгийн сайн ч юм уу ингээд яриад за таны хүмүүс ингэж өссөн байх шүү яг ингээд би өөрөө яриул жоохон цэцэхгүй байж магадгүй байх. Тэгэхээр тентгийн ажилтнаар яриулмаар байгаа юм. Тэгэхээр энэ бичлэгийг тэр эдрээ хахад ямар ч сан хүргэж өгөөд үзүүлээ тэр нь надад зөвшөөрөх юм бол автоматад хүн яриулах.